Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэй байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? Жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байхаа. Ойрд юу хийж байна да? Би талхны усчны газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Бүргүүлээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л бишээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан? Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй Монголын. Хүний юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад ууган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Мөн юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитар? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд үж болохгүй штэ. Энэ чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. Шоко. Шоко, энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би төрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинүү юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомон идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон. Ямар вэ? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Гэрчихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан.
Жимстэй Мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүү ирэ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй те гайгүй. Аха! Шоко, хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж бай. Зя, энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон 50 дах. Ух, эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэр юм аа. Айха? Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой, Шоко. яцгаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлин ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзна. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайранд бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Ус засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татан пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ бэ гэж юу? Хөөх Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За, Ямар гоё таглаг юм бэ? Шоко. сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи усны засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л цөөлн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Аваль. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Яа! Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлган уу эсвэл соёлтой нь үү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай.
Шоко. Юу вэ? Шоко яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён толгой. Гэхдээ энэ үсэл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ. 큰 머리 컵케이크. 얘들아 안녕. 제 머리 좀 봐. 저게 뭐야? 머리가 지구본만해. 머리가 이래가지고 딩뚱딩뚱. 아니야, 나도 머리 작아. 자, 여기. 이게 뭐 하는 거예요? 관역이 커서 대충 던져도 맞네. 머리가 수박만해. 어머, 저게 뭐람? 머리에 포장 상자를 쓰고 있잖아. 응? 브레드 이발소? 우와. 저기요. 여기는 뭐 하는 곳이에요? 응? 다 됐습니다. 우와. 소문대로 최고의 솜씨예요. 소문 그 이상이죠. 안녕히 가십시오. 정말 마음에 들어. 우와. 사장님 도와주세요. 자, 여기서 원하는 스타일을 찾아봐. 네. 우와, 이 스타일로 해주세요. 머리통이 수박만한데 이걸 어떻게 줄이나? 아하. 짠! 이걸로 문지르면 얼굴이 작아질 거야. 어이, 이건 안 되겠군. 아하. 우와, 어때? 이제 작아졌지? 이발사님 정말 고맙습니다. 자, 최신 유행하는 아프로 머리 스타일이야. 이렇게 하니까 정말 감쪽 같아. 이걸 어쩌지? 울려버렸네요. 여기 지금 이발 가능해요? 저희 오늘 진열장에 올라가야 해요. 빨리 좀 해주세요. 넌 아까 그 큰 머리 컵케이크? 너도 여기 이발하러 왔냐? 설마 저 큰 머리로 진열대에 가려는 건 아니겠지? 에이, 그럴 리가. 저 머리로 올라갈 수나 있겠어? 지주제를 알아야지.
이발사님, 저런 녀석 내버려두고 저희나 빨리 꾸며주세요. 초코, 지금까지 우리 이발소에 찾아온 손님이 몇 명이지? 총 3,575명이요. 지금까지 포기한 손님은? 한 명도 없는데요. 들었지? 내가 지금까지 이발을 포기한 손님은 한 명도 없었어. 그런데 이번에 처음으로 포기할 손님들이 생겼군. 나가야 할 손님은 저 친구가 아니라 너희들이야. 뭐라고요? 이발사님 지금 장난쳐요? 내가 지금 장난치는 걸로 보이냐? 당장 나가! 정말 어이없네. 다시 놀아보자. 이발소 다신 안 올 거야. 괜찮으시겠어요? 뭐 상관없어. 이발사님, 감사합니다. 이봐, 그만 울어. 내가 다시 해줄 테니까. 응? 오, 그래 이거야. 자. 내 머리가 이렇게 멋있어지다니. 이발사님, 정말 감사합니다. 다양한 시도를 해서 그런지 이발비가 많이 나왔군. 6개월 할부도 가능하다네. 오호, 어디 보자. 오늘은 어떤 걸 최고의 컵케이크로 뽑지? 오호, 이 녀석이 제일 멋있군. 우와, 저 컵케이크는 누군데 저렇게 멋지지? 그러게 처음 보는 얼굴인데. 브레드 사장님, 고마워요. 여기서 최고의 컵케이크가 머리했다며? 나도 여기서 머리하고 최고의 컵케이크로 뽑히고 싶다. 버터의 슬픔. 눈 깜빡거리는 시간이 아까워요. 왜죠? 그동안 당신을 볼 수 없을 테니까. 버터씨. 컷! 버터씨, 중요한 키스신에서 입술이 미끄러지면 어떡해? 죄송합니다. 길 좀 알려주세요. 당신 마음으로 가는 길. 어머. 컷! 또 미끄러진 거야? 구피형이 욕조에 빠졌어. 빨리 응급차 불러. 버터씨, 그렇게 자꾸 미끌거리면 촬영을 할 수 없어. 연기 때를 치우고 CF나 찍으라고. 아이고 참나. 얼굴은 천재인데 연기는 바보네. 못생겨도 연기 잘하는 마가린이 낫다. 촉촉한 피부를 원하세요? 눈부신 당신 피부를 위해 건배. 우와, 진짜 잘생겼다. 하루만이라도 저 얼굴로 살아봤으면. 저게 뭐가 잘생겼어? 내가 젊었을 때는 쟤보다 훨씬 핸섬했지. 쟨 그냥 젊은 거야. 잘생겼든 말든 연기 못해서 광고만 찍는 거라던데요. 말도 안 돼. 저렇게 완벽하게 생겼는데 못하는 게 있을 리가 없어. 소문이야, 소문. 뭐래? 어? 여기가 브래드 이발소 맞나요? 이럴 수가. 버터다. 사장님, 버터예요. 꽃미남 배우 버터. 우와, 진짜 버터씨세요?
실물이 더 잘생겼네요. 빨려 들어갈 듯한 눈동자에 오똑한 콧날, 앵두 같은 저 입술까지 완벽해. 걸어다니는 조각이야. 근데 여긴 왜 왔어요? 아무리 봐도 손볼 데가 없는데. 무슨 말씀을 그렇게 잘생기지 않았어요. 무슨 소리야? 고칠 때 투성이구만. 혹시 모르지. 내 손을 거치면 천상계의 외모를 가지게 될지도. 여기 한번 앉아봐. 이런, 완벽해. 고칠 데가 한 군데도 없잖아. 답이 딱 나왔지만 난 고객의 생각이 가장 중요하니까 묻는 거야. 말해봐. 가장 마음에 안 드는 데가 어디야? 저는 이대로는 연기를 할 수가 없어요. 그런 하찮은 문제 갖고 울기는. 걱정 마. 내가 어떠한 경우에도 미끄러지는 일이 없게 만들어줄게. 정말요? 그렇게만 해주신다면 그 은혜 평생 잊지 않겠습니다. 역시는 안 되나 봐요. 버터씨, 울지 마세요. 이렇게 잘생긴 얼굴이 울면 전 어떻게 살라고요? 둘 다 그치지 못해. 뚝! 몸을 미끄러지지 않게 만들 방법이다. 아하! 윌크, 창고에서 슈가 파우더 가져와. 네. 이러면 까끌까끌해서 미끄럽지 않을 거야. 너무 하얘서 귀신 같은데요. 꿈에 나올까 무서워요. 뭐야? 선생님, 더 좋은 방법은 없을까요? 그렇지! 윌크, 창고에서 스타킹 좀 갖고 와. 네. 우와! 이러니까 하나도 미끄럽지가 않아요. 이 정도쯤이야 별거 아니래도. 그런데 키스씬 찍다가 또 입술이 미끄러지면 어떡하죠? 이러고 뽀뽀하면 되잖아. 사장님, 잘생긴 얼굴을 저렇게 가리면 어떡해요? 뭐 훔치러 온 사람 같잖아요. 잘생긴 얼굴을 가리는 건 팬들에 대한 예의가 아닌 것 같아요. 다른 방법을 찾아야 할 것 같아요. 골치 아프구만. 아하, 그래! 윌크, 왼쪽 세 번째 선반 위에 있는 꿀단지 좀 가져와봐. 꿀단지요? 알겠습니다. 사장님, 대단해요. 피부가 꿀피부가 됐어요. 아직 기뻐하긴 일러. 자, 내 손을 잡아봐. 그렇죠. 제발. 붙었다. 사장님, 붙었어요. 저 지금 선생님 손 잡은 건가요? 더 이상 미끄러지지 않아요. 이 정도 가지고 뭘? 이제부터 시작이야. 내 손을 거치면 넌 매우 특별해졌어. 이름부터 바꾸는 게 어때? 허니버터! 엄청난 스타가 될 거야. 허니버터? 정말 좋은 이름이에요. 감사합니다. 감사합니다. 그럼 계산하기 전에 기념으로 사진 한 장 찍을까? 네, 물론이죠. 사장님, 저도요. 미끄러지지 않게 만들어줬더니 연기는 안 하고 연애만 했구만. 에이. Цөцгийн харуусал. Сайн байцгаана уу? Талхны Монголог хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчдэд шуугилдэж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтад каналын минь гэж мөн байна. Цэцгээ. Үнэн гэж үү? Цэцгээ үнэхээр ирж гэж. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зөвхөн минь зөөхөд хийгээд хаалаа авчихлаа. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ.
Тэнгэр минь чи зүгээр үү? Шин мэдээ хүргэе. Цэцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай хэлэг юм аа. Ой чигнэмгэ. Зам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цэцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Доктор Соборо цэцгийг мөрдөж байна. Цэцгийг буруутайг зүйлсийг гэрийн хорионд орууллаа. Шүтэн бишрэгчдийн цэцгийг гарч ирэхийг зөвхөрлөхгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш ээ, битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа шиг байна. Би чадлаа. Одоо цогтон да. Базара, юу болоод байна? Би зүгээр л халтраад байна. Би гарч чадахгүй нөө. Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Битгий уйл та. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрэгвэр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зүгтэж чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшрал та. Би энд гацмааргүй. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай? Тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Бажараа. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж үү? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэн туслаач дээрх нэ. Өөрийгөө битгий дөвийлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрээ муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Тарвасны үр. Хох гэрэлтэж байна. Бауда бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадваа? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол талхта том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талха сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болж байгаа. Одоо царай муутай болсон уу? Шöyle минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та чинь яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Байцаараа. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдг юм. Наадах чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадахаараа юу хийх гэж байгаа юм? Одоо ингэнэ. Би цөцгийг царай муутай болгоно. Тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ, мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Тэги. Одоо бүх юм сайхан болох уу?
Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа. Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дур булаам гэх. Царайлаг юм аа. Ноён талхаа юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн штэ. Юу болоод? Зүрх минь бүр болиглаад байна. Далай тэнгис шиг юм. Би далаад сэлмэрэн. Би юу? Ноён талхаа. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд цэцгийг чинь наалцчихж бас сэтгэл татан шидэж чанар чинь цэцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн бололтой. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд оруулаа. Та хөөрхий хадагтай нарыг ухаан алдуулсан. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа. Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Моглог хотын түүхэндээ хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр юм царайлаг нарийн ба байдаг гэж үү? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа билээ. Ганц хоёр удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Цээж бодолтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхаараа 50,000 гардаг юм? Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, чери 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус засуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй юм байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажиллаулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөр чинь Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчих нь 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? Ноён талхаа. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодолт сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийг сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математикта сайн гэдээс үнэн байх нь. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтгаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн бай. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга?
Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүр тгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байж гоо. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгсөн 11 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 144 13 шок 3-4 хэдвэ? Хэдвэлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад л хамгийн мөн байлдагч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ди том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрэгдээ. Чиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаасаа л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн төрүүлсэн бэ гэвэл шок. Сайн байна. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шок. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам мужиг юм. Нан бүжиг. Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам мужгийг бүжгэлдэг. Багшаа, яагаад байгаа юм бэ? Нананана. Яа. Наад чинь юу вэ? Нананана. Яа. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гэж вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ, ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс энэ төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг захирлаа. Шоко өөр болчихж. Тийм байна.
Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхэвдээ сүүлийн асуултад авихаас. Хой чипс чи зал гаргах гэдэг үү асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржихэн 159 хасхан 67 нэмэх нь 246. Нэмэх нь 780 хасах нь 321 хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Нэг шүрмэс татхнэ. Шоко, наннан бүжгэлэх хэрэгтэй шүү. Энэс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч чаваа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл о бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрч гэлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрч гэлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин тий. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнэхээр баярлаж байна.